ингээд та бүхэндээ модон могоожлын цаашны мэндийг өргөн төвшүүлье гэж бодож байна. За төрийн албаны хууль шинжлэгдээд хамгийн сүүлд 2019 онд шинжлэгдсэн. Тэрнээс хойш ингээд 6 жилийн нүүрийг үзэж байна. Нөгөө мэрийг тогтолцоо нөгөө юмны одоо хуулийн хэрэгжилтийг одоо хэрэгжүүлээд бид нар бас 6 жилийн нүүрийг үзэж байна гэдгийг бас та бүхэн бас мэдж байгаа бах. Тэгээд улсын хурлаас 2023 онд төрийн албан агч ёс зүйн тухай хуулийг батлан гаргаж засгийн газар төрийн албаны зөвлөлөөс эдгээр хуулиудад нийцүүлсэн холбогдох дүрм журмыг нэг мөр шинжилэн тогтоож ажиллаж байгаа гэдгийг та бүхэн бас мэдж байгаа. Олон одоо босоо удирдлагатай байгууллагууд системд байр эзэлж бас дүгнэгдсэн юм амжилтуудыг гаргасан байна. Улаанбаатарт одоо биднээс үл хамааран системд дүгнэгдсэн гэсэн. Тэгэхээр бас энэ системд дүгнэгдэж амжилт гаргаж байгаа байгууллагуудаа бас цөмөрөө бас албаас баяр хүргэе. За миний мэдж байгаа татвар холбоо өөрч хаан хойлоо байгууллагч газрын алба гэдэг зөндөө байгууллагууд манай энэ агентлагууд бас ингээд амжилт гаргасан байлээ. Энд бас албаас баяр хүргэе гэж бодож байна. За тэгээд нэг удаагийн амжилт гаргах бол нэг хэрэг амжилт бол тогтмол байх ёстой. Нэг удаа амжилтыг бас гаргаж бас болно. Энийг бас та бүхэн бас анхаарах ёстой шүү гэж бас хэлье гэж бодож байна. За тэгээд анхан болон дундчдын төрийн албан агчид мөн удирдах албан тушаалтнуудын сахилга хариуцлага холбогдох хуулийн түнд нийцүүлэн гаргасан дүрм журмаар тогтоосон стандартын түвшинд хүрэхгүй, хуулиар тавьж буй шаардлагатай хөл нийцүүлэн халахж гიშгэж чадахгүй байна. Төрийн албаны нэр хүнд удирдах албан тушаалтны манлайлал гэдэг ойлголт ард түмний дунд маш доогуур үнэлгээтэй. Энэ талаар тэдний сэтгэл ханамж туун тааруу байна гэдгийг бол та бүхэн угаасаа энэ нийгэм дандаа төрийн албан агчдыг шүүмжилж асуудлыг тавьж байгаа гэдгийг та бүгдээ мэдж байгаа. Төрийн албан агчид бол ард түмэн төрийн үйлчлэгийг ялгарлгүйгээр түргэн шуурхай ямар нэг чирэгдэл хүн сүртэлгүйгээр хүргэх ёстой үйлчлэгч нар. Манай зарим төрийн албан агчид энэ зарчмыг ойлгох өөрийгөө хэд дүүл гэсэн сэтгэлгээтэй болсон бие гэсэн өвчнөд туссан дарга байх одоо тэрний үеийн тэнгэрийн юм шиг ойлголтуудыг өөрсдөө авдаг болсон гэдгийг би бас хэлмээр байна. Анхан болон дундчдын төрийн албан агчид юу юуны түрүүнд энэ одоо зуршлаас салах ёстой өөрсдөө үйлчлэгч нар гэдгийг ойлгож ажиллах ёстой гэж. Төрийн албан агчдын дунд нэлээд нийтлэг байгаа энэ байдлаас болоод иргэд төрийн үйлчлэг үзүүлэхдээ тэднийг чирэгдүүлэх, хүн суртал гаргах, нэг асуудлаар олон дахин нааш чааш нь явуулах. Тэгээ нэг байгууллага дээр ирэхээр нөгөө байгууллага дээр орчих, нөгөө байгууллага дээр ирэхээр нөгөө төвдөр орчих. Ийм бичиг дутуу, тийм бичиг дутуу. Нэг мөр үйлчлэгийг өрөөсөө үзүүлж чадахгүй, тийм оожор дараалал үүсгэх гэх мэт иргэдийг чирэгдүүлээс гадна эрх тэгш үйлчлэгээ үзүүлэхгүй гэсэн гомдол энэ нийгэмд байгаа гэдгийг та бүгдээ мэдж байгаа гэж. Бас иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг хугацаанд өдөртөө шийдвэрлэж хэвшгүй. Иргэдтэй уулзалт ярилцлага хийхэд тэгэхэд тэр дараа би нэг өргөдөл гэсэн нэг гомдол санал гаргасан. Тэгээд одоо болтол хариу авахгүй таг алга болцсон. Яасан ч мэдгэдэггүй ийм яриа бол иргэдийн нийтлэг байгаа гэдэг юм. Манай төрийн албан агч нар дарга анхаарч энэ 9 санал гомдлыг шийдвэрлэх энэ төрийн үйлчлэгийг дунд чатан чиглэлгүй үйлчлэхэд анхаарах шаардлагатай байна. Зөвлөгөөний үйл ажиллагаанд бүгд нэгэн аймгийн засгаар боловсролын мөсөр даныг өрж байна. Юуны баян аймгийн өдөртөх ажилтан та бүхэнд бидний эрдэмтэн модон могоожлын басаашны баярын мэндийг хүргье. Өдрийн утсан гоожилын хувьд одоо баян одоо Монгол улсын хувьд бол их ажил үргэлжлсэн гэж байлаа. Мэдээж одоо шат шатны сонгуульд явагдсан, төр засаг эмгэлэгдсэн, одоо дараагийн 4 жил их ажлуудад лүүлсэн, тухайн жилийн одоо санхүүгийн төлөвтэй хийсэн одоо хөрөнгө оруулалтын ажлыг шийдвэрлээд одоо
жилийн ихэнд одоо бид уулзж байна. Өнөөдөр Баян-Хонгор аймгийн хөгжил, дэвшил, Баян-Хонгор аймгийн цаашдын одоо ард түмний амьдрал бидний одоо нөхцөл байдал аймаг олон төрлийн хөгжил бол та бидний одоо Монголд та бидний одоо хүчин зүтгэлээс одоо шууд хамаарна гэдэг одоо зөвлөлт тэмдэглэн хэлье. Одоо луу жилийн хувьд бол бид маш олон ажлуудыг хийсэн байна. Одоо бүтээн байгуулалтын олон ажлууд, дээрээс нь одоо ард иргэдийн одоо амьдралыг сайжруулах, нөхцөл амьдралын нөхцөлийг дэвшүүлэх гэх олон ажлуудыг хийж хэрэгжүүлсэн байна. За мэдээж энэ дотор бол одоо алдаа оноотой маш олон зүйл гарсан. Энэ нь бол одоо өдөрт ажилтан төрийн албаны одоо бид бүдээс шалтгаалсан. Мөн одоо иргэдэд одоо зөв мэдээлэл, мөн иргэдийн одоо санал санаачтай бид бүхнээс одоо зарим тал дээр одоо өөрийн дэмжиж шатаагүй ийм зүйлүүдийг одоо аймгийн засаг даргын төлөвөөс одоо ажилласан, харсан. За дээрээс нь одоо энэ дээр одоо дүгнэлт цаашдаа одоо бид одоо дүгнэлт хийх одоо шаардлагатай онцгой анхаарч шаардлагатай зайлшгүй одоо шаардлага бидэнд байгаа. За мэдээж одоо салбар болгон харилцан ажиллах энийг бол одоо хэлээ. Үнэхээр тэнд ажиллаж байгаа, тэнд одоо Монголын ажиллаж байгаа одоо өдөртөх ажилтны одоо Монголын ур чадвар, тэдний одоо сэтгэл, хандлага энэ зүйлээс хамаарсан одоо олон талтай одоо салбар болгон одоо харилцан ажил руу байгааг одоо бид бүхэн бас одоо энэ зөвлөгөөн дээр одоо илт нээлттэй ярих хэрэгтэй. Сон болгоны одоо бас одоо нөхцөл байдлаас харилцан ажил руу байгаа хөгжил. Мөн одоо сон болгоны одоо ард иргэдийн амьдралч бас одоо энэ өдөртөх ажилтан дээрээс нь одоо бидний одоо сэтгэлээс хамааралтай энэ харилцан ажил руу байгаа шүү гэдгийг бас одоо зөвлөгөөний ихэнд бас хэлье. Тэгээ одоо өдөртөх албан тушаал гэдэг бол одоо нэг үнэтэй төрийн ажил. Мөн одоо та хүн одоо түүний төлөө ажиллах улсын хөгжилд хувь нэмгээ оруулж буй одоо гол одоо хөдөлгөгч хөгжүүл одоо анхны шатны удирдлагууд, дуун шатны удирдлагууд бол одоо бид бүхэн юм. За дээрээс бол мэдээж одоо бодлого шийдвэр, хууль журам тогтоолоо баталцдаг. Яг анхны шатнд, дуун шатнд одоо хэрэгжүүлж ард иргэдтэй яг одоо харьцаж байгаа улсууд бол бид бүхэн. Тэгэхээр одоо бид бүхний одоо өөрөөр одоо маш чухал Монгол улсын хөгжлийн аймаг өрнөдгийн хөгжил гэдгийг одоо дахин хэлье. Тэгээд ард түмний төлөө ажиллаж байгаа та бүхэн шударга ёс зүйтэй хариуцлагатай байх хэрэгтэй. Учир нь төрийн албаны хаагчныг өдөртөн чиглүүлж байгаа та бүхэн энэ нийгмийн төлн байдаг. За мэдээж одоо бүгд одоо дөрвөө сайжлаа хичээ гэсэн ийм одоо ирмэлзэл бол байгаа гэдгийг үүсэхгүй. Гэхдээ бас одоо яг иргэдийн өсөн хүлээж байгаа тэр хүлээлтийг бид нар одоо бас нийцэж ажиллаж чадчихэв үү гэдэг чухал. За 25 он бид нар одоо бас маш олон ажлуудыг төлөвлөсөн. За 24-өөс 28 онд одоо Баян-Хонгор аймгийн одоо хөгжлийн одоо хамгийн том ажлууд одоо бид нар хийх гэж үзэж байгаа. За өнгөрсөн хугацаанд одоо ажлын байрны нөхцөл одоо алба хаагчдын одоо нийгмийн асуудал олон асуудал дээр бол Баян-Хонгор аймаг бол анхаарсан. Одоо маш олон одоо байгууллагууд шийдэгдсэн. Зөвхөн одоо Баян-Хонгор сум дээр гэдэг ингээ харахаар өнөөдрийн нөхцөл байдлаар бүх сургуулиуд одоо жишээ нь шинжлэгдсэн. Ямар нэгэн байдлаар одоо томоохон хэмжээний хөрөнгө оруулалтууд бол хийгдсэн байна. Нэгдүгээр 10 жилийг та бүхэн мэдж байгаа. Одоо бүрэн шинжлэгдсэн. Хоёрдугаар сургууль бол одоо том хэмжээний үйлдвэрлэл хийгдсэн. За гуравдугаар сургууль дотор байр, дээрээс нь одоо спорт зал, мөн одоо гаднах тоглоомын талбай байна. За дөрөвдүгээр сургууль одоо энэ онд одоо бас одоо өргөтгөлийн ажил одоо хийгдэж дуусах ёстой. За 5-дугаар сургууль бол одоо бүрэн ашиглалтанд орсон. 6-дугаар сургууль одоо бас одоо бүрэн ашиглалтанд одоо шинээр одоо боёдод ашиглалтанд орсон. За Баян-Хонгорд бол одоо мөн одоо өнгөрсөн хугацаанд одоо бүрэн шинжлэгдсэн. За одоо согоо сектор сургууль 640 хүүхдээр өргөтгөж байгаа. Тэгээ одоо наацхийн жишээ юм байна. Баян-Хонгор аймаг одоо 25 онд амбулаторийн барилга ашиглалтанд орсон. Одоо энийг хамгийн гол нь үйл ажиллагааг нь ард иргэдэд одоо хүргэх ажил одоо биднэрт үлдсэн. 7 сарын 1 гэхэд бид нар бас одоо Монгол улсын бусад аймагуудад байхгүй ийм жишгийн амбулаторыг нээж энэ ард иргэдийн одоо эрүүл мэндийн төлөө үйлчлэх энэ үйлчлэгийг одоо дараагийн түвшинд одоо гарах зорилтыг одоо эрүүл мэндийн яамтай гэж зөвшөөрсөн ингээд хамтран ажиллаад одоо ажилдаа орцсон. Одоо 7 сарын 1 гэхэд одоо за энэ онд одоо нийгмийн даатгалын бэлтгэс цаг олон жил хэрэгжсэн одоо багшийн хөгжлийн төв мөн одоо жаргаланд баян цагаан заг гэдэг одоо сургуулиуд одоо ашиглалтанд орох
ёстой. Мөн одоо шин сүрчлийн бүсийг одоо бид нар байгуулсан. Баян Хонгор аймгийн одоо гэр оролтын дэд бүтцийн ажлууд хийсэн. Одоо иргэдийн одоо амьдралын нөхцөл за дээрэс нь одоо ажил орлогыг яаж нэмэгдүүлэх вэ гэдэг одоо ажлыг бол 24-өөс 28 он бид нар хийж хэрэгжүүлэх хүсдэг олон зорилгууд тавигдж байгаа. Мөн одоо бид нар энэ Монгол улсын хууль тогтоол бусад зүйлүүдийг одоо орон нутгатаа зөв зөвтэй хэрэгжүүлэх үү. Энийг одоо зөв зөвтэй хэрэгжүүлнэ гэдэг үгийг хэлж байгаа. Мэдээж хуулийг одоо ингээд тайлбарлаад авах юм бол маш олон талаас нь тайлбарлаж байна. Одоо түрүүн бас одоо аймаг иргэдийн болон дараах хэллээ. Болохгүй гэдэг талаас нь тайлбарлаад авах юм бол энэ аймаг орон нутаг нэг ч ажиллахгүй. Харин иргэдийн аж амьдралыг дэвшлүүлэх, дээрээс нь одоо иргэдийн одоо боломжийг нээж талаас нь бид нар бодож ингэж ажиллах юм бол одоо биднэрт одоо бас энэ хуулийн гаргалгаа маш олон одоо боломжууд байгаа гэдэг одоо бүхэн бас мартаж байна. Мөн одоо манай Баян Хонгор аймгийн хувьд одоо нийгэм эдийн засгийн хувьд энэ 4 жил бол маш чухал 4 жил. Мэдээж одоо мал аж ахуйд суурилсан аймаг нийт Баян Хонгор аймгийн орлогын 50% мал аж ахуйгаас үлддэг. Дотоодын нийт бүтээгдэхүүний бас одоо дийлэнх хэсэг мал аж ахуй дээр холгоорсон. Нийт үрхийн 50% нь малчид. Нийт одоо 13,000 одоо малчин өрх Баян Хонгор аймагт 4 сая мал байна. Тэгэхээр Баян Хонгор аймаг бол хөдөө аж ахуй орон малын гаралтай түүхий эднээс бидний амь амжиргаа шалтгаалж байгаа. За мэдээж одоо бусад үйлчлэгээний салбарууд байна. Одоо Баян Хонгор аймаг сүүлийн үед бол одоо барилгын салбар бол одоо маш одоо хурдтай өсөж байгаа. Улсын хэмжээнд ипотекийн зээлээр Баян Хонгор аймаг 3-т орж байна. Эрдэнэ дархан Баян Хонгор. Зөвхөн одоо 23-аас 24 он бид нар 1400 айл явган сууцыг барьсан байна. Нийтдээ одоо үндсэндээ 50 орчим тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг зөвхөн Баян Хонгор аймаг авсан байна. Цаашаа өсөх хандлагатай байна. Шин сүрчлийн бүсийг бид нар байгуулсан учраас биднэрт одоо байшин барих, одоо иргэдийн одоо амь амжилтыг дэвшлүүлэх ийм одоо боломжтой 0.7 гаруй бүх боломжтой. Дээрээс нь одоо орон сууцнуудыг бид нар ямар хороолоор барих боломжтой биднэрт газар нутаг дэдий төвтөц байна. Тэгэхээр энэ салбар бол одоо цаашдаа хөгжих нь тодорхой. Тэгэхээр бидний бол одоо энэ амьдралын чанар дээрээс нь одоо амьдрал нөхцөл бол тодорхой хэмжээнд өөрчлөгдөнө. За дараагийн хамгийн гол одоо чухал салбар бол уул уурхайн салбар байна. За энэ уул уурхайн салбар бол бид бүхний хувьд бол 30 жил яригдсан. Тийм ээ. Маш их алдаа эндэгдэл одоо дээрээс нь одоо хууль бус үйлдэл энээс болж одоо бас одоо маш олон залуучууд одоо хуулийн хариуцлага хүлээсэн, алдаж эндсэн, дээрээс нь одоо байгаль орчин сүйтгэсэн гэдэг маш олон муу үр дагавар байгаа. Гэвч Баян Хонгор аймгийн одоо гол одоо эдийн засгийн бас нэг толгойн үзүүлэлт сүүлийн жилүүд бол одоо маш их ашигт малтуудын нөөц одоо манай оюун санаанд өрсөж байгаа. Мэдээж энийг дагаад одоо бид нар хууль, байгаль орчин, дээрээс нь ард иргэдийн амьдралыг шууд нөлөөлөх ийм ажлууд одоо бид нар дүгнэж сэгнэж, дээрээс нь бид нар энэ мэдээллийг бүх шатндаа нээлттэй болох хэрэгтэй байна. Энийг одоо нэг өдөрт ажилтан бид нар энэ мэдээллийг хадгалаад бид нар одоо шууд шийдвэрлэж чадахгүй. Мэдээж одоо ард иргэдийн оролцоотой нээлттэй ил тул шийдвэрлэж энэ ажил явна. Хэрвээ ийм байдлаар явж чадахгүй бол дахиад одоо энэ өдөрт ажилтнуудын нэр хүнд дээрээс нь аймаг орон нутгийн одоо хөгжил бол тэр хэмжээгээр хоошоос байна. Бидний одоо нэр хүнд ард иргэдийн дунд ямар байгаа вэ? Мэдж байгаа тийм ээ. Ерөөсөө өдөрт ажилтан байх юм бол тэр хүн одоо муу хүн, тэр хүн бол авилгач, тэр хүн бол хүн сурталтай, тэр хүн бол ажлыг гацаадаг гэдэг нэг ийм нийтлэг ойлголт иргэдэд байгаа. Тэгэхээр энийг одоо бид нар одоо энэ аймаг орон нутгаас эхэлж өөрчлөх зайлшгүй шаардлагатай. Мэдээж одоо энэ өдөрт ажилтны зөвлөгөөнөөр энийг бид нар маш сайн ярих хэрэгтэй. Ингэхийн тулд бид нар хариуцлагын асуудлыг тодорхой болох хэрэгтэй. Одоо энэ зөвлөгөөний эхэнд би одоо та бүхэнд хэлэхэд мэдээж одоо бүх юм циклтэй ингээд 4 жилийн хугацааны циклтэй явдаг. За мэдээж улс төрийн сонгуул бол ард иргэд нийтээрээ санал өгöd аймаг орон нутгийг эрхлэгдэж байгаа. За энэ дээр одоо ажлаа сайн хийсэн юм уу, муу хийсэн юм уу гэдгийг ард түмэн өөрсдөө сонголтоор үнэлгээд өгөлтөө өгöd ингээд үүний дагуу аймаг орон нутгийг эрхлэгдэж байгаа. За гэтэл одоо энэ дээр одоо төрийн бусад албан хаагчтай
шатндаа бүх байгууллага бид рүү харилцсан ажил байгаа гэдэг хэллээ. Энэ бол яг удирдах ажилтан бид бүхний анзаалаас шуужж гарч мэдээж одоо бүх юмыг бас одоо та бүхэн ярихдаа хөрөнгө мөнгө ярих баг. Мөнгөгүй мэддэгтэй гэдэг чинь. Гэтэл бидний одоо арга ятгад одоо сэтгэл зүрхээрээ хийж маш олон ажлууд байдаг. Хамтлагийн одоо маш олон ажлууд байдаг. Өнөөдөр одоо та бүхэн мэдж байгаа одоо баян тархан ч гэсэн одоо гэр бүлийн заваан замбраагүй ийм одоо айл өрхийн одоо гашаа хороо айл өрхийн одоо маш ямар байдаг. Гэтэл орлого багтаа ч гэсэн одоо гэрээ цэвэрлсэн унд тустай цаагаан чанчаад сууж идэг одоо нөгөө 100-аа хүртэл зүлгээ сууж идэг энэ айлд авахд ямар байдаг вэ тийм ээ. Тэр ерөөсөө бидний хандлага байна. Ядаж байгууллагынхаа иргэн тойрон орчныг тийм цэвэрлж нэг арчиж угаач сэтгэлгүй ийм одоо удирдах ажилтан байх гэдэг бол үнэхээр хүн цаашдаа ажиллах боломжгүй. Тэгэхээр одоо энэ зөвлөгөөний дараа бол бид нар одоо тодорхой хэмжээний хариуцлагын асуудлыг өсөлтөө заавал дарах хэрэгтэй. Хэн сайн ажилласан, хэн муу ажилласан, хэн манлайж чадж байгаа, хэн манлайж чадахгүй байгаа эсвэл өдөр хоног өнгөрөөд байгаа юм уу? Тэр нэг хүнээс олж тэр салбар нурдаг. Дээрээс нь тэр байгууллага сүрдэг. Тэр байгууллагын нөхцөл байдал, тэр байгууллагын алба хаагчдын бүх асуудал нь ундаг. Мэдээж одоо манлайлал байхгүй, ажлаа зөв дүгнэж чадахгүй, удирдах ажилтны дор ажиллаж байгаа алба хаагч нарын сэтгэл зүй ямар байх вэ? Энэ болгон дээр одоо бид бүхэн энэ удирдах ажилтны зөвлөгөөний дараа бид нар одоо хариуцлагын асуудал ярина. Мэдээж одоо өнөөдөр бол бас энэ хариуцлагын ажилтны зөвлөгөөн дээр бүгд одоо жишээ нь гэрээ байгуулах асуудал яригдах байна. Энэ дээр ямар ч байсан бол би энэ гэрээ байгуулахын өмнө бол одоо засаг даргын зөвлөлийн бодлогоор ярьцснаа. Ер нь бол одоо цаашдаа одоо Баян Хонгор аймаг одоо энэ манлайлагч нараа зөв дүгнж дээрээс нь одоо урамшууллын шагнаж урамшуулдаг, зөв шагнаж урамшуулдаг. Хариуцлага тооцдог байхгүй бол ажил хийж байгаа улсууд нь бол бас гомдолтой, тунирхалтай дээрээс нь бас одоо ирч хүч буурдаг, уран зориг мохдог юм байна. Гэтэл одоо дундыг барьсан, өдөр хоног өнгөрөөсөн, дээрээс нь одоо албан байгууллагын ажил мурдсан ийм одоо хүмүүс нь одоо тэгээ чимээгүй хөш суугаад хариуцлага гэж ярихаар нэг одоо юу гэдэг шүүхийн байгууллага руу хандчаад буруу ч юм хийдгүү, зөв ч юм хийдгүү. Ингээд ийм байдалтай байгаатай бол одоо эвлэхгүй мэдээж одоо Монгол улсын хуулийг бол бид нар сахин гэхдээ бид нар заавал зөв үнэнч дүгндэг байх ёстой гэдгийг бас одоо зөвлөгөөний ихэнд бас хэлье.